Арвин их туршлага, амьдралаас суралцсан мэрэгэн ухаан, бүх хүнд бүгдэд хандах зөв хандлага. Эдгээр нь таны дотор буй сайн үр. Танд буй үнцэнтэй сайн үр жимсийг бусадтайгаа хуваалцгаая. Melody Podcast. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харга зүйч хамтран хөтлөгч жагаа. Өрөөнд орж ирсэн бүх сонсогчдоо болон яг энэ ярилцлагыг сонсох подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд эхнээс нь дуустал бидэнтэй хамт байгаарай гэж би заавал хэлдэг. Яагаад гэвэл энэ дотор маш их үн цэнтэй зөвлөгөө тэгээ мэрэгчлэтнүүдээс хамгийн гол нь авж байгаа учраас та эхнээс нь дуустал бидэнтэй хамт байгаарай. За тэгээд мөн ялгаагүй ярилцлага болон нэвтрүүлгээ эхлүүлэхэд ялангуяа одоо Clubhouse дээр өрнөж байгаа энэ гоё боломжийг ашиглаад хэрвээ таны гэр бүлийн хүн Clubhouse дээр хаанаг өрөөнд байгаа болвол бас Clubhouse join хийх боломжтой болвол нэмэх тэмдгэн дээр дараад бидэнтэй хамт яг энэ өрөөнд хамт энэ яриаг сонсох тэр боломжийг олгоорой. Яагаад гэвэл бидний энэ хийж байгаа зорилго маань подкастын зорилго, энэ сайн үр таригч Clubhouse явуулдаг энэ өрөөний зорилго маань ерөөсөө гэр бүл хүчтэй байх юм бол гэр бүлийн гишүүн болгон хүчтэй, амар тайван, аз жаргалтай. За тэгээд бие бинийгээ хурцлах зөв хүн байхад нь, сайн хүн байхад нь туслах гол зорилго маань ерөөсөө хүн гэр бүлийнхаа гишүүн болгоны төлөө шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хамтдаа ганцхан эхнэр нь сонсдог, эсвэл ганцхан нөхөр нь сонсдог, эсвэл ганцхан эхнэр нь ярьдаг, нөхөр нь ярьдаг ийм баймарг байгаа. Тэгэхээр бас хэрэгтэй найз нөхөд нь сонсоосоо гэх юм бол таас нэмэх тэмдгэн дээр дараад пин хийгээд оруулаад ирээрээ гэр бүлийнх нь хүн байвал хамтдаа сонсоорой гэж хүсэж байна. За тэгээд өнөөдөр энэ өрөөнд байгаа сонсогчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт бид нар эхнэрээ болон эмэгтэй хүнийг хайрлан хүндлэх буюу хайрлан гэдэг нь голдоо том үсгээр байсан. Одоо харин та бүхэн анзаарч харах юм бол эр нөхрөө хүндлэн хайрлах буюу хүндлэн гэдэг үг нь томоор дундаа байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн өрөөнд байсан буюу өнгөрсөн 7 хоногийн дугаарыг сонссон сонсогчид маань яг эмэгтэйчүүдийг хайрлан хүндлэх гэдэг нь яг юу вэ? Эмэгтэйчүүдэд бид нар одоо тэр хайрыг өөрсөндөө авахын тулд бас бид нар өөрсдөө өнгөх хэрэгтэй байна. Бидэнд ямар зан чанарууд эрэгтэйчүүд маань нийтлэг дургуй байна гэдэг тэр зүйлүүдийг маш гоё зүйлүүдийг ярьсан юм 2-3 цаг бас яриа өрнөсөн. Тийм сайхан зүйл бас маа. За өнөөдөр бас ялгаагүй бид нар маш сайхан сэдвээр маш чанартай, үн цэнтэй энд байгаа одоо магадгүй 2 цаг, 3 цаг үргэлжлэх одоо цагийн туршид танд маш үн цэнтэй мэдээлэл очин шүү гэдгийг бол би найдвартай хэлмээр байна. За тэгээд яриагаа шууд эхлүүлье бүгдээрээ. Joy маань яг одоо энэ дээр байгаа дараалалаараа ерөнхийдөө явъя. Joy ганс үг төгсөө. За тэгээд хүмүүс нэлээд нэмэгдээд ороод ирсэн байгаа учраас эхнээс нь та гурван маань өөрсдөө нэг сайхан танилцуулаад хаанаас холбогдож байна, ямар ажил мэргэжил эрхэлж байгаа илээ, тийм ээ. За баярлалаа. За би Америк нэгдсэн улсын Флорида мужийн Тампа хотод амьдардаг. Хоёр хүүхдтэйгээ нэг хүртэйгээ амьдарч байгаа. Гэр бүлийн зай харга зүйч мэргэжлэр ажиллаж байгаа. Тэгээд гэр бүлийн зай харга зүйч мэргэжлэр магистрийн зэрэг авсан хүн байна. Сайн байна. Ганс гэдэг гэр бүл анхааллын төвд буюу Focus on Family гэдэг байгууллага Монголд одоо төлөөлөгчийн газар нээсэн. Тэгээд тэрний яг хамтын ажиллагааг хариуцсан захирлаар ажилладаг. Тэгээд хоёр охин эхнэрийн хамт амьдардаг. За сайн байна уу. Тэгээд намайг төгсөө гэдэг. Тэгээд би Европт амьдардаг. Австрали улсад Салцбург хотод амьдардаг. За би болохоор Европт байдаг Хоспон гэдэг гэр бүлийн холбооны тэргүүн. Одоо докторийн зэрэг хамгаалж байгаа. За тэгээд эхнэртэйгээ ойролцоогоор 12 жил Европт амьдарч байна. За баярлалаа. За ийм гайхалтай хүмүүсээс бид нар өнөөдөр үн цэнтэй мэдээлэл олж авах гэж байгаа шүү. Өөрсдийнхээ гэр бүлийнхээ амьдралдаа гэр бүлийнхээ амьдралыг тал талаасаа барьж босгохын тулд бидэнд юу анхаарах хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй вэ гэх тэр гайхамшигтай үн цэнтэй зөвлөгөөг эдгээр хүмүүс маань өгдөг байгаа. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань болохоор эр нөхрөө хүндлэн хайрлах. За энэ яриагаа эхлүүлэхийн тулд ер нь хүндлэл гэдэг зүйл юу вэ гэдгээс бүгдээрээ эхлэе. За Joy эхлэе. За Joy.
Яагаад Joy-с хэлгээд байна. Эмэгтэйгээ одоо хүндэлж штэ. Эндээс ингээл хүндлэл эхэлж байна Joy. Хүндлэл гэдэг маань нэрсээр одоо өөрийнхөө хандаа тухайн хувь хүнийг одоо хувь хүний үн цэнийг нь одоо мэдрээд те хувь хүнд одоо тэр зөв зохистой тэр хүндлэлийг нь мэдрүүлнэ гэсэн үг юм уу та. За хүндлэл энэ аюулгүй цар хүрээтэй байж болно. Гэхдээ одоо хэм одоо ер нөхрийн хувьд тэр гэр бүлийн хувьд тэр ажил албан тушаалын хувьд тэр тэг олон одоо гэх тийм нөхцөл байдал болгонд хүндлэлээр өөр тодорхойлогдох байх. Харин нөгөө яг гэр бүлийн хосын хотыг анзаарч хаад энэ бол юм одоо хүндлэл гэдэг нь бол одоо үгийн дуулууртай дагах ч юм уу эсвэл одоо тухайн хувь хүний үн цэнд нь ач холбогдол өгсөн гэдэг ч юм уу аюул олон талаас одоо тийм мэдрэмж төрүүлж байгаа тэр хэсэг гэж би тодорхойлох болов байлаа. За хүндлэл миний хувьд болохоор зэрэг маш чухал зүйл юм аа. Тэгээд хэрвээ хүндлэл байхгүй бол аль ч юм харилцаанд жоохон асуудал гардаг. Тийм учраас би хүндлэлийг юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг хүндлэл гэдэг нь мэрэгүү ухаан юм аа гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас хамт оролцож байгаа манай Joy ганц хоёр маань их мэрэгүү ухаантай хэлж байна. Тийм учраас би давхцуулахгүйгээр хэлэх юм бол энэ хүндлэл бол маш сайн одоо ёс суртахуун. Дээрээс нь юу гэхээр зэрэг маш сайн одоо мэрэгүү ухаан юм аа гэж би ингэж бодож байна. За баярлалаа. Өрөөнд сууж байгаа сонсогчид маань ч гэсэн дор бүрнээ бас яг энэ асуултыг өөрсөндөө асуугаад үзээрэй. Заримдаа бид нар ч хараа өөрсдөн дээр нөгөө нэг асуулт ирэх хүртэл тэр зүйлээ мэдэхгүй явж идэг уу бас байдаг те. Тэгэхээр ер нь хүндлэл гэж нэрээ юу юм болоо? Би нөхөртөө үзүүлж байгаа хүндлэл эсвэл нөхөр маань надад үзүүлж байгаа хүндлэл ер нь юу байна гэж та хэд маань бас нэг сэхэ хугацааг зориулаад бодоод үзээрэй. За өнөөдрийн одоо ирчүүдийн хувьд ирчүүд ер нь өөрсөндөө хэр их анхаардаг болсод бай. Энэ асуултыг би ганц их төгсөө хоёртоо тавьж байна. За хайлтгаар нь бол би ч өөртөө нэлээд анхаарах гэж хичээдэг л дээ. Тэгээд өөртөө анхаарна гэдэг нь бол эхлээд зүгээр миний ойлголтоор сэтгэл зүй. Тэгээд би яг өчигдөр бас нэг хүнтэй бас ярьж байхдаа эрэгтэй хүн нөгөө мэдрэмжээ доторх ертөнцөө бас яг ямар ч нөхцөл байдал байсан хуваалцдаг нээлттэй тийм орчинд байх ёстой гэж би боддог. Тэгээд энэ нэг зарим тохиолдолд айгүй тийм эмгтээлэгч юм шиг тиймэрхүү хүмүүс сэтгэл төрүүлж магадгүй. Гэхдээ энэ бол яг тийм биш нөгөө дотор цугалтаад байгаа зүйлээ хуваалцах, ярилцах энэ бол яг өөртөө анхаарал тавихын одоо хамгийн чухал хэсэг нь. Тэгээд хоёрт нь болохоор аль болох энэ хөл хорионы үдшиг төр ямар ч нөхцөл байдал дасгалт хийх нь маш чухал байдаг. Яг энэ би өөрийгөө аль болох одоо өдөр болгон дасгал хийх гэж оролддог, хичээдэг. Одоо гэрийн одоо нөхцөлд хэрхэн яаж дасгал хийх вэ? Манайх 9 давхартай амьдардаг. Тэгээд нэг давхраас 9 давхартай би өксөж уруудах, 3 удаа өксөж уруудах тийм дасгал хийгээд тэгээд гар дээрээс юунагаад ингээд өөртөө нэлээд тийм анхаарал тавих гэж оролддог. Гуравт нь ер нь ийм сошиал харилцаа байна. Тэгэхээр эерэг харилцаа биднийг үргэлж одоо миний үед байдаг ментор эсвэл ийм эргэн тойронд байдаг одоо ийм найз нөхдийн харилцаа аягүй чухал, эерэг зөв харилцаа. Тэр нь би өөрөө ч хүч хэрэгждэг, бусад хүмүүст ч гэсэн урам зориг өгдөг гэдэг яг өөртөө санаа тавих одоо энэ гурав дахь алхам нь ялангуяа эрэгтэйчүүд ялангуяа яг энэ талын харилцаа маш чухал гэж би боддог. Дөрөвт нь бол мэдээж одоо хоол хүнсний за энэ дээр бол манай эхнэр маань их анхаарал тавьдаг. Яг эрүүл зөв хооллолт ногоо идэх гэдэг юм. Бид нар бол нэг тийм одоо гэрдлээ танилаад 16 жил болчихлоо. Тэгээд 16 жилийн хугацаанд эхнэр маань ерөөсөө намайг ногоо идэвчтэн болгосон. Тэгээд ер нь ямаатай бол ер нь уралдаал идэх гэсэн ногоо. Тэгээд ер нь бол нэг тийм нэг өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд би өөрчлөлтийг өөрөө эхлэх гэж оролдож байгаа. Зарим нэг нь яалтчгүй одоо манай эхнэрийн одоо хүчтэй нөлөөгөөр одоо ногоон тэжээлтэн болох жишээ нэг. За баярлалаа. За баярлалаа. Манай ганц ухаан ямар гоё юм бэ?
юу сонсоод энэ түрээд өөрөө ярих чааг мартчихлаа. Одоо яг үнэн л дээ. Одоо бид нэг том онол бол яриад яг өнөөдөр зөв өөрсдийнхөө яг туршлагаас л юм яри өнгөрсөн одоо 24 жил их нэртэйгээ амьдарч явах үед би чи ер нь яаж амьдарч байсан бэ гэмээр одоо ятал бодтол бас зүйлүүд гардаг л да. Тэгээд ер нь би ч яах вэ гэсэн бодол бол энэ эргэтэн зөндөө байдаг шүү дээ ер нь. Тэгээ өөрсдөө одоо өнөөдөр одоо энэ асуудлууд ирчүүд өөрсдөө хэрэг анхаардаг вэ гэдэг чинь ер нь муухай анхаардаг шүү. Одоо тэгээ ихнэрүүд л ер нь одоо ер нь авч явж байгаа л гэж би бодож байгаа. Тэгээ миний хувьд бол яг би ирчүүд өөрсдөө бас эрүүл мэндийн тал дээр нэг тийм анхаарал байдгүй. Тэгээ яг одоо гэрлэхээс өмнө бол ганган байдгийн эрэгтэй хүмүүс. За гэрслээ дараа бол гангарын мангарыг анх бодоод ч юм уу байдгүй. Тэгэхээр миний хувьд их хэрэгтэй одоо хүүхдүүд маань юу ганган байна уу? Тэгээ ихнэр маань ганган байна уу? За би ч яах вэ гэсэн байдалтай. Тэгээ нэг гутлыг бол одоо жишээ нь өчнөө олон 10 жил өмссөн байх жишээтэй энэ төр байдаг шүү ер нь бол. Чи наацаас солилцохоо ч гэдэг гэж хэлүүлж ийж нэг юм салдаг тийм энэ төр бас байдаг. Тэгээ миний хувьд бол ирчүүдтэй бол ингэж хэлхийг хүсэж байгаа. Түрүү манай ганц хүнээс манай айгуу гоё бас хэллээ. Гэхдээ би давхар дурдчихъя. Эрүүл мэндэд бол маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо за би яах вэ гэж бодох хүүтэн хамаагүй одоо идэгч байдаг юм уу те. Ирээдүйд биетэн муу тийм зүйлийг одоо бас хэрэглэхгүй байх. Дээрэс нь бол яг муу зуршлуудыг одоо хаях хэрэгтэй. Тэгээд муу зуршилтай ийм одоо муу зуршил байна гэхэд за би яах вэ? Өнгөрсөн хүндээ би ч дүүрсэндээ гэдэг нэг тийм хачин бодлоод бас хүмүүс бас байдаг юм хэрэгтэй хүмүүст. Тийм учраас би тэгж бодлогоор нэг өдөр нэг цаг ч гэсэн бас эрүүл байх тухай бодох хэрэгтэй. Тэгээд эрэгтэй хүн мэдлэг боловсруулаа дэвшлүүлж өөрсдөнд анхаарч явах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө Монгол гэр бүлүүдийн дийлэх нь за хүүгүүд яах вэ? Охтуудаа сайн боловсралтай болгоё гэсэн хандлагаар явдаг. За ирчүүд бол ч зэрэг өөрсдөө аваа явчихна. Ажил хийгээд чамайг өөрсдөө аваа явчихна гэдэг ийм байдлаар ханддаг. Тэгээд одоо бол миний одоо сүүлчийн сурж байгаа сургууль бол миний сурж байгаа 6 дахь их сургууль байгаа. Тэгээд би урд нь 5 одоо сургууль талбайсаар сурж үзсэн. Тэгээд би түүндээ ер нь бол их баярлдаг. Тэгээд ээж авдаас их баярлдаг. Тий манай ээж авд бол сурахад нас хамаагүй гэдэг юм өрөө байгаа. Тий нас агсан ч хамаагүй дахиад шинээр юм сурж явах хэрэгтэй гэдэг ийм одоо өрөө тавьдаг. Тэгээд тэр нь одоо надад бол их таалагддаг. Тэгээд тэр нь надад бас өвлөгдөж үлдсэн юм шиг байна. Тэгээд би одоос дахиад ч гэсэн бас цаашаа сурандаа гэсэн бодол байдаг. За тэгээд сонирхол чадвараа бас ирчүүд айгуу сайхан хөгжүүлж авах хэрэгтэй. Тэгээ манай хүүхдүүд юу сонирхдаг вэ? Манай эхнэр маань юу сонирхдаг вэ? Тэгээд тэрийг сайхан хөгжүүлэе гэдэг ийм зүрх сэтгэлээр одоо аав хүн бол ер нь байдаг. Тэгээд өөрийгөө ихэд авах. Тэр маань одоо секс дуудандаа явж гинөө. Тэр маань хөгжиж гинөө гэдэг ийм одоо бүх хандлагыг одоо энэ өдөртөж бодож төлөвлөж ингэж явдаг, хөгжүүлж ингэж явдаг хүүхдүүдэд ялангуяа харин өөрийнхөө бас сонирхол чадварыг орхиж болохгүй. Өөртөө анхаарал тавиад ягаад гэвэл зэрэг өөрийн үлгэр дуурайл гэдэг бол хүүхдүүдэд асар том одоо сургууль байдаг гэж байгаа. Тэгээд ихэнх одоо эмэгтэйчүүдээс нэг ийм үг гардаг шүү дээ. Одоо гэрлээгөө байгаа эмэгтэйчүүд бол ингэж хэлдэг байхгүй юу? Чи ямар хүнтэй гэрэлмээр байна гэхээр би аав шиг хүнтэй гэрэлмээр байна гэдэг байхгүй юу? Тэгээд аав нь өндөр юм уу, нам юм уу одоо яг ямар юм гэдэг тэгэхээр яг үндэ бол аав нөгөө өөрийг нь төв сайрлаж чаддаг хүн байхгүй юу? Болцол байхгүй. Ямар ч үйл ажиллаж чаддаг. Тийм учраас нөгөө охтуудыг би аав шиг хүнтэй л гэрэлмээр байна гэж ингэж ярьдаг. Аавынхаа хайрыг одоо маш сайн мэдэрсэн учраас гэсэн. Тэгээд дээрэс нь цэвэрч нэмба байх тал дээр ирчүүд бас маш одоо тийм анхаарах хэрэгтэй. Тэгээд олон ирчүүдийн хувьд бол энэ цэвэрч нэмба энэ байдал дээр эрэгтэй хүн юм ч гэсэн тийм бүдүүн баг тийм байдалтай байх гэдэг. Тэгэхээр тийм бас байж болохгүй. Тэгээд дээр нь болохоор юу гэхээр ёс зүй өөрийнхөө одоо хувь хүний ёс зүйг маш их анхаарах хэрэгтэй. Миний урд нь боддог байсан энэ бодол зөв буруу юу?
орчин цагт энэ маань одоо ажиллаж чадахгүй юу гэх. Тэгээ миний олон найз нар юу ядгал та хүүхдүүдтэй хологдож эхэлдэг. Ялангуяа энэ Европт. Тэгээ юу гэхээр зэрэг хүүхдүүд нь Европт сургуулиуд нөгөө багаас нь айгүй системтэй ингээд юмыг заагаад өгчдөг. Тэгэнгүүт өөрөө нөгөө одоо сураагүй гэсэн тэр зүйлийг нь хүүхдүүд нь ээж аваасаа шаардж байгаа тийм зүйлийг би харж байсан байна. Тэгэхээр юу гэхээр зэрэг ёс зүй дэг журам гэдэг бол одоо Европт бол өндөрлөлтөө маш өндөр. Тэгээд хүүхдүүдтэй хэлэхдээ эн чинь бол Монгол арга гэдэг ингээ хэлээд байдаг. Тэгээд хүүхдүүд нь бол аав ээжийн Монгол арга гэж байхгүй, хуулинд юу гэж байна тэрийг хийх хэрэгтэй гэдэг ингэдэг. Ийм үргэлтэн бас одоо маш их гардаг. Ялангуяа гадаадд амьдарч байгаа хүн байх юм бол тухайн улс орныхоо дэг журам хууль ёсыг бас уншаад судлаад энэ улсад ийм юм байна. Би өөрийгөө өөрчлөх ёстой гэдэг ийм байдал бол байх хэрэгтэй. Тэгээд эрэгтэй хүн бол өөрсдөндөө олон тал дээр анхаарч байх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ дээр бол мэдээлэл цуглуулж зөв зүйлтэй нь бол нийцэж буруу зүйлтэй нь бол одоо эрс эсрэгүүлж амьсахгүй болохгүй гэж би ингэж бодож байна. За баярлалаа. За ганц их төгсөө хоёртоо баярлалаа. За саяны асуултыг асуусан гол шалтгаан эрчүүд өөрсөндөө ер нь хэр анхаард юм бэ гэж асуусан гол шалтгаан маань би нэг судалгаа харлаа л да. Монгол эрчүүдийн дунд явагдсан статистик судалгаа байт юм байна. За тэрэн дээр юу гэхэлэр Монгол эрчүүдийн одоо дундаж наслалт 65, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75. Тэгээд тэрийг бас яг цааш нь ингээд судлаад үзэхээр ерөнхийдөө дийлэнхтэй одоо эрчүүд маань одоо Монгол эрчүүд маань өөртөө тавьдаг анхаарал нь маш сул, маш муу. Сая төгсөө бүр яг тэрийг хэлсэн. За би ч яах вэ? Тэгэл нэг ингээл нэг хөлдөө гуталтай, биендээ хувцастай, ходоод хоолтой болж ивэл би яах вэ? Босно гэдэг нэг тийм хандлагаар өөртөө анхаардаггүй. Бас нэг хандлага нь болохоор за ингээл энэ ихнэр ингээл хийгээд идэв. Ихнэр тэгэл бүгдийг болгож байгаа цагт би яах вэ? Гэт ихнэр үнэндээ одоо нөхөртөө анхаарал тавьдгүй байж таарах юм бол ингээд яг тэр бас нэг хоёр дахь шалтгаан. Гэт иймэрхүү шалтгаануудаас болоод Монгол эрчүүдийн одоо тэр өөртөө анхаарал анхаардаггүй гэдэг тэр зүйл харамсалтай надад санагдсан л да. Тэгээд энэ нь одоо юу нөлөөлж нэхлээр муу үр дагавар мэдээж байна шүү дээ. Эрүүл мэнд, сэтгэл зүй, бие махбод одоо тэгээд гэр бүлийн харилцаа, эцэг их хүүхд хоорондоо одоо аав хүүхдүүдтэйгээ харилцаа гэдэг энэ бүх зүйл нь ингээд нөлөөллөөд амьдралын явцад ингээд энэ хүний бас наслалтанд айгүйх нөлөөлж байна гэсэн тийм зүйлийг би уншаад жоохон юу санагцаад юу хүний сэтгэл өвдсөн гэх юм уу та. Тэгээд яг бодогдчихлаа. Эмэгтэй хүнийхээ зүгээс, эхнэр хүнийхээ зүгээс ингээд бодоод тахлаар эхнэрүүд нь одоо бид нар эмэгтэйчүүд эр нөхрөө одоо халамжлах гад айл болохоор уурт нослуулах гад өөртөө хамт урт удаан эрүүл саруул амьдрах гад ингээд хоол унд гэл одоо бүх юмар нь сайн сайхан харагдуулах гад одоо эмэгтэй хүн чи өөрөө байглаасаа бас юм болгоныг гоёор харж гоё байхыг хүсдэг болсон ч гэдэг ингээд айгүй олон янзаар одоо санаа тавиад байдаг. Нөгөө талаараа энэ ингээд дэндүү санаа тавиад байгаа юм шиг болохоор одоо заримдаа залхаадаг эрчүүдийг ч юм уу тийм учраас энэ өрөөнд хэрвээ одоо залуучууд маань эрчүүд маань байгаа бол өөртөө анхаарал заавал тавиарай. Эхнэрийн чинь одоо тань хэлж байгаа энэ хоолыг идэх хоол ундгүй бити удаан яв усаан сайн уугаараа одоо юу гэдгийг зөндөө бид нар ч одоо өчнөө янз юм л хэлж идэг нөгөө их ярддаг болсууд чинь тэр дотроос нь таны амьдралд хэрэгтэй танд анхаарал халамж тавиад байгаа тэдгээр зүйлүүдийг бити хоош тавиарай гэж хүсэж байна. За тэгээд жагаагаасаа бас яг энэ асуултыг асуумаар байна. Гэхдээ жагаа маань одоо зөвлөгч одоо мэрэгчлэтнийхээ үүднээс энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? Эрчүүд ер нь хэр анхаарал тавьдаг вэ? Ер нь голцоо тэгэл эхнэрүүд нь гүйжиж бол манай хүнд нэг юм асуудал байна гэд эмэгтэйчүүд билэггүйгээд байна уу? Ер нь бол эмэгтэйчүүд илүү энэ тал дээр илүү анхааралтай л та. Эрэгтэй хүмүүс чи ер нь энэ талаа бол нэг хүн дээрэл би тийм асуудалтай би ийм асуудалтай байна гэдгээл яриад идэггүй шүү дээ тий. Ер нь дотроо л хадгалаад дотроо байлгаж яах хэрэг нэг уурлах бухимдах юм гарч ирвэл тэрийг ямар нэгэн байдлаар илэрхийлдэг ч юм уу тиймэрхүү. Гэхдээ
нөгөө эр нөхөр гэдэг хүний хувьд болохоор яг нөгөө хувь хүн одоо эхнэр нөхөр хоёр маань гэрлээд одоо хурмаа хийгээд тэгээд нэг бий болж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хідээж ирсэндээ яг өөрийнх нь хувь хүнийх нь одоо тэр хүний хувь хүнийх нь хийж байгаа үг хийж байгаа үйлдэл болгоод хувь хүн болгон өөрөө хариуцлага өгч байгаа шүү дээ. Тийм болохоор эрэгтэй хүнээс ч хүртэл тэр өөрийнхөө хувь хүний тэр хариуцлагыг өөрөө хүлээх хэрэгтэй. Тэрийг бол эхнэр бол хийхгүй. Ягаад тэгэхээр мэдээж эхнэр артлын ажлыг нь хариуцаж авч явна, юу болж байна, яаж байна, тэр нарийн нандин юмнууд нь хэлж ярина, хамгийн гол нь тэрэнд нь дуулууртай бас хэлсэн үгийн үг болгож хүлээж аваад тэгээд яг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол эмэгтэй хүн чинь юу л гэр бүлийн хил хязгаарыг заагаад өгчин хоолнд идэх хоолнд ч юм уу идэх хоол өмсөх хувцас гэдэг хүүхдтэйгээ яаж харьцах гэх мэтлэн тэр бүх нарийн энгийн юмнуудыг бол ерөнхийдөө эхнэр нь хилээд өгчтэй юм л да. Нөхрийн хувьд болохоор яах вэ гэхээр яг миний одоо гэр бүлийн одоо библийн зарчмаар хүүхдээ хүмүүжүүлээ гэдэг сургалтанд хамрагддаг. Тэгээд тэр сургалтыг зааж явах хугацаанд болохоор ихэнх хүмүүс нь болохоор их ихтэй айл болохоор хоёулаа нэг одоо same page дээр бүгдээр нэг юм зааж нэг юм сургах хэрэгтэй. Хамтдаа яг одоо нөхөр нь нэг юм хэлэхэд тэрийг дэмждэг байх хэрэгтэй. Эхнэр нь нэг юм хэлэхэд тэрийг дэмждэг байх хэрэгтэй. Тэгжээж эхнэр нөхөр хоёр нэг пэйжин дээр байх юм бол тэр гэр бүлд тэр хийх ёстой юм нь болохоор сайн явагдана л та. Зааж байгаадаа баярлалаа. За тэгвэл миний дараагийн асууж байгаа асуулт маань гүнзгий ойлголт гэх юм да одоо өгөх гээд байгаа учраас нэг жоохон дистаратаа явах гээд байгаа санаатай гэж. За тэгээд нөгөө эрчүүд маань за эмэгтэйчүүд ч ялгаагүй бид нар гэр бүл болохоос өмнө ганц бие байхдаа өөр ингэсэн үзэл бодолтой өөр ингэсэн ертөнцтэй өөр ингэсэн за ба үгүйтэй тийм ээ. Ингээд дараа нь гэр бүл болоод мэдээж хоорондын зөрчил гардаг тийм ээ. Жишээлх юм бол яг одоо нэгэн өнөөдөр эр нөхрөө одоо хүндлэн хайрлах тал дээр бид нар суралцах гэж байгаа учраас эрчүүдийн тал дээр нэлээд юу яаж ярих гэдэг нь тогтож ярих гэдэг нь. Тэгэхээр эрчүүд маань одоо эмэгтэйчүүдээс нэг ялгаатай миний нэг ажигласан зүйл юу вэ гэхлээр эрчүүд өөрсдийнхөө одоо сингл байх үедээ одоо ганц бие байх үедээ өөрийнхөө бараг л бүх цаг зав одоо мөнгө санхүү юу бидэн тэр зүйлээ илүү найз нөхдөөрөө ингээд чиглэлтэй. Ингээд гэр бүл болохоор дараа нь тэр зүйлд мэдээж одоо хоёр талаас ялангуяа одоо гендрийн хувьд ч гэсэндээ тий хүүсний хувьд ялгаатай дээр нь хоёр өөр орчинд өссөн. Энэ хоёр хүнийг нийлүүлэхлээр нөгөө гэр бүлдээ гаргах цаг гэдэг юм уу ингээд нэг янз янзын бүх төрлийн талын нөгөө зөрчлүүд орж ирдэг тий. Тэгээд эндээсээ үүдээд эхнэр эмэгтэйчүүд болохоор яг гэр бүлтэй болсон цагаасаа эхлээд яг илүү хүүхдүүд рүүгээ хань нөхөртөө илүү цаг зав гаргахыг ингээд илүү хүсэж идэг, давмгаалж идэг бол эрчүүд нь болохоор нөгөө одоо ганц үе байх үедээ зуршил болсон бүх цаг заваа одоо намайг ядарч явхад машин эвдэрсэн үед ингээд явж хахад тэгээд явж хахад энэ л мүү найз минь тусалсан чи гэтэл энтергээд нэг тиймэрхүү зүйлүүд байдаг л да. Гэхдээ яг одоо тийм зүйл нь их биш байгаасаа гэж би бодож байна. Хүсэж байна бас. Тэгээ эндээс би юу асуух гээд байгаа юм гэхлээр энэ ер нь хэр одоо та бүгдийн ажигласнаар хэр одоо бодтой гэж боддог вэ? Яг одоо миний энэ ажигласан зөв байна уу, буруу байна уу? Тэгээд энэ зүйлийг эрчүүдигээ бас илүү одоо юм гэр амтай гэх юм уу да. Тэ? Ягаад гэвэл эмэгтэй хүн бас үнэхээр нөхрийгөө халамжлан хайрлахыг хүсэж байгаа боловч заримдаа одоо нөхрүүдийн энэ зам байдлаас болоод чи намайг 20 хориглоно гэж байхгүй би ингээд найз нөхдөдөө цаг заваа өнгөрүүлмээр байна. Мэдээж тэрэн дээр одоо boundaries буюу одоо нөгөө юу хэрэгтэй. Юу лээ? Хил хязгаар. Хил хязгаар. Тийм хэрэгтэй байдаг те. Тэгэхээр та бүгдийн бодлыг энэ дээр сонсъё гэж бодож байна. Би энэ дээр нөгөө тэнцвэр гэдэг зүйлийг онцолж хэлмээр байна. Яагаад гэвэл эрэгтэй хүний хувьд бол найз нөхдөдөө гаргах цаг маш чухал гэж би боддог. Ялангуяа эрэгтэй хүн одоо эрэгтэй хүний онцлог нь тэр байнга юмаа ингээд татгшаага чиглэж явдаг. Тэгэхээр нөгөө эрүүл зөв уур амьсгалтай
яг тийм найз нөхдийн хүрээлэл бол биднийг илүү эрч хүч өгдөг. Гэтэл эрчүүд маань бас нэг алдаад байгаа зүйл нь одоо гадуур явахаараа нөгөө эхнэрийнхээ одоо итгэлийг хуглах юм хийчдэг учраас эмэгтэй хүн явуулах хүсэлгүй. Харин эрэгтэй хүн ялангуяа жишээлх юм бол яг эрүүл зөв одоо стрессээ гаргадаг ч юм уу, спортоор заалаар ч юм хамтдаа сая гаргасан тохиолдолд эргээд эрэгтэй хүн илүү их одоо эрч хүч бас дээр нь гэр бүлээ халамжлах тийм урам зориг аваад хүрээд ирдэг. Тэгэхээр ямар орчинд вэ гэдэг нь айгүй чухал. Тийм учраас эрэгтэй хүний хувьд бол одоо ажил тэгээ гэр бүл гэж нэг хамгийн золиослж явдаг хүний хувьд одоо сэтгэл зүйн тэр эрч хүч энергигаа эрчүүдээс олж авдаг. Загсанд хамт явах ч юм уу. Гэхдээ эрүүл зөв арга замаар. Тэгэхээр энэ одоо мэдээч нөгөө баланс гэсэн тэр зүйлийг би яг түрүүнд нь хэлсэн байх. Тэгэхээр миний гаргаж байгаа цаг одоо би хүүхдтэйгээ цагийг гаргана гэж амласан. Тэнгууд л одоо хин нэг найз маань тэгээ ингээд хамт явуулдаг гингууд тэр нөгөө амлсан зүйлээ шууд орхиод тийш явчих юм бол би нөгөө баланс тэнцвэр алдчихна гэсэн. Эхнэр миний хувьд ч тэр ер нь энэ зөвхөн эрэгтэй хүн ч биш эмэгтэй хүн ч гэсэн хамаатай гэсэн. Эмэгтэй хүн ч гэсэн бас найз нөхдөдөө уулзах, тэднэртэй яриа хөрөөрнүүлэх тийм цаг маш чухал. Яагаад гэвэл дэндүү хачаалттай байгаад ирэхлээр бид нар биеиндээ уур бухимдлаа гаргаж ирдэг. Эхнэр нь нөхөртэй, нөхөр нь эхнэртэй. Тэгэхээр тэнцвэртэй харилцаа гэдэг бол биеийнхээ нөгөө нөхөж ойлгох түрүүний яг энэ сэдвэн дээр яг очиод байна л та. Тэрний үг гэхээр эр нөхрөө хөндлөн хайрлах. Харин та нарын хэлсэн зүйл надад аюул сонирхолтой санагдсан. Тэрний үг гэхээр эр нөхрөө хөндлөн хайрлах, эхнэрийг хайрлан хүндлэх гэдэг. Тэгэхээр энийг нөгөө Love and Respect гэдэг доктор Эмерсон Эгриш гэдэг хүний бичсэн ном байгаа. Тэгээ энэ ном дээр хэрхэн одоо эмэгтэй хүнийг одоо хайрлах гэдэг мэдрэмжийг төрүүлэх, эрэгтэй хүнд хэрхэн хүндлэх гэдэг тэр ойлголт. Тэгэхээр улс орон ялгаатай хэрнээ тэр дундаа одоо эрэгтэй хүнийг хүндлэх гэдэг тэр ямар ч ахуй соёл дээр одоо өргөлт өгдөг. Харин эмэгтэй хүнийг хайрлах гэдэг мэдрэмжэн дээр илүү хөргөлт өгдөг. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа юу гэхээр тэнцвэртэй тэгээд одоо нөхөр нь ч гэсэн үүнийг ухамсарладаг, эхнэр нь ч гэсэн тэр зүйлс дээр нь орон зайг өгдөг байх юм бол нөгөө талаараа бас нөхөр нь ч гэсэн эхнэртэй орон зай өгдөг. Бас эхнэр нь тэрийг ойлгож байх юм бол харилцаа илүү хүчтэй байх болоо гэж би бодож байна. За энэ дээр болохоор зэрэг би бас бодож байгаагаа хэлье. Тэгээд ер нь бол яг хуу найзгаа одоо илүү тавих гэдэг юм шиг мэдрэмж эхнэрүүдэд төрдөг байж болох юм. Гэхдээ бол яг зүрхний гүнд нь бол мэдээж нэг номер нь бол гэр бүл эхнэр нь одоо байдаг баха гэж би ингэж хэлмээр байна. Тэгээд эрэгтэйний хувьд юу гэхээр зэрэг яг найз нөхөд гэдэг бол нэг олон зүйл дээр төшиг толгоор нь ахгүй юу. Тийм учраас тэр талаас нь одоо эмэгтэй хүмүүс ойлгуул их зүгээр гэж бодож байна. Яг гэвэл зэрэг хүн бол жишээ нь их чахнартайгаа ингээд бизнес хийгээд яваад тахны ховор гэдэг нь шүү дээ. Эсвэл ээж аавтайгаа бизнес хийгээд яваад тахны ховор. За яг хөө байх нь байна. Гэхдээ тийм их бол биш. Харин дийлэнх эрэгтэйчүүд яадаг вэ гэхээр зэрэг хийж байгаа бизнес ажил хэрэгээ явуулж байгаа хүмүүс нь бол ихэнхдээ найзуудтайгаа хамт хийдэг байхгүй юу. Тэгээ ер нь бол ахтайгаа хамт ингээл бизнес хийдэг эрэгтэй хүн тун ховордоо ах бол ах штэ автоматар дарга дээр нь байгаа тий. Харин эрэгтэй хүний яг нэг төрлөх хараншин бол юу гэхлээр зэрэг үеийнхэн дундаа байж хэн нь удирдахч вэ гэдгийг шийддэг байхгүй юу. Тийм учраас үеийнхэн дундаа найз нөхдөдтэйгээ их цаг гаргах нэгдүгээр шаардлага байдаг. Дээрээс нь юу гэхээр зэрэг хийж байгаа ажил бизнесээ урагшаа явуулахад бол найз нөхөд нь бол насан туршид нь одоо төсч толдог ийм нэг хэсэг байна. Тийм учраас найз гэдэг ойлголтыг бол хүний амьдралаас бол авах боломжгүй. Харин найз гэдэг ойлголтыг юу гэхээр зэрэг улам цааш нь одоо хөгжүүлэх ёстой гэж би ингэж боддог. Харин энэ найзгаа хөгжүүлж байна гэдэг үүднээс гэр бүлдээ одоо цаг баг гаргах юм уу? Эсвэл бол түрүүний манай ганц хүн найзын маань хэлж байгаа шиг те найз нөхдөдөө яваад ирэхээр
буруу зүйл хийж идэрдэг ч юм уу те ийм зүйл бол байх юм бол яхахгүй одоо эмэгтэй хүнд бол анхаарал тавих харамлах ийм зүйлүүд бол гарнаа. Тэгээд намайг одоо англи улсад ирж яхад англид бол ирчүүд нэлээд сакс тоглодог байсан юм байна. Тэгсэн чинь сүүлдээ одоо эхнэрүүд нь хамт ирж тоглодог болсон гэсэн байж байгаа. Тэгээд шалтгаан нь юу вэ гэхээс нөхрүүд нь ганцаархнаа ирээд тоглохоор тоолж дуусчаад бусаад явахдаа арх уучаад ирдэг. Эсвэл завхааралтай холбогдчиход байдаг. Тийм учраас юу гэхлээр зэрэг хэрвээ ирж тоглох ч байгаа би хамт ирж тоглоно. Хамт ирж тоглолцоод хамт босож явна гэдэг нэг тийм зүйл гарсан байж байгаа. Тийм учраас юу гэхлээр зэрэг яг нөгөө итгэмжтэй байдал, итгэмжгүй байдал эсвэл бол зүгээр одоо найз нартайгаа сакс тоглох ч байгаа гэдэг тэр зорилгын цаана дахиад өөр юм гараад ирдэг. Хоног дүнжүүтээр алга болдог. Ийм зүйл байх юм бол ямар ч арга байхгүй одоо хүний ихнэр хүн бол одоо юу яана? Анхаарал нь хандаж таарна. Харин ямар нэгэн тийм давхар санаагүй ямар нэгэн одоо тийм муу одоо үр дүнгүйгээр те найз нартайгаа уулзж байгаа цаг зарцуулж байгаа ийм зүйлүүд байлаа гэж бодоход миний бодлоор бол ихнэр хүн дэмжинэ. Найзуудтайгаа уулзахдаа тэндээс одоо яг ямар үр дүн гарсан, ямар нааштай зүйл болсон. Заавал одоо бизнес энтер хийж ашиг гарах шаардлагагүй ч гэсэн бас ер нь бол ирчүүд уулзаад яриа сууж явах хоорондоо бие биенээсээ санаа авч, бие биенээсээ урам авч ингэж явдаг байгаа. Тийм учраас миний бодлоор бол би одоо хэлхийг хүсэж байна. Эхнэрээсээ илүү одоо найзаагаа тавих гэдэг миний багын найз штэ. Миний одоо юу гэдгийг те цэргийн одоо хамт алба хааж ясан найз штэ. Явчихад ирээ гэж хэлж байгаа ч гэсэн яваад ирэхдээ одоо муу үр дүн гарсан байх юм бол эхнэр хүн чинь автоматар одоо нөхөр маань те одоо хитрхийх оройтой эсвэл бол найз нартайгаа удаан уулзаагүй найз нартайгаа цэргийн албаныхаа найзтай уулзж яах гээд арх уугаад машинаа одоо сохтуу бариад ингээд ирэх үгээд хүн болгон санаа зовхон тодорхой болж байгаа. Тийм учраас юу гэхлээр зэрэг одоо яг эр хүн өөрөө одоо энэгээ сайхан зөв зохицуулаад эхнэртэй одоо зөв тайлбарлаад тэгээд зарим үедээ өөрийг байн орхиж явах биш. Ерөнхийдөө нөгөө байн орхигдоод байхараас эхнэр хүн бас тийм цаг гаргах талтай хамт авч явах, хамт очиж уулзах ийм зүйл байх юм бол одоо илүү дээр авах. Тэрнээс биш найзуудтайгаа уулзахад эхнэртэйгээ хамт явлаа гэж бодоход өө чи эхнэрээ дагуулад ирлээ гэх тех нь бол ховор шүү дээ найзуудын хувьд. Илүү одоо эхнэр нэрх үед миний харж байгаагаар бол найзууд нь илүү хөндлөх одоо эхнэрийг нь урамшуулах ийм зүйлүүд бол хийж идэг. Тийм учраас ер нь бол зарим үедээ бол дагуулад хамт очих нэтер бол одоо хамгийн бест арга байна. За төгсөөдөө баярлалаа, ганц ихтэй баярлалаа. Өрөөнд шинээр хүмүүс нэмэгдэж орж ирсэн байгаа учраас та бүхэндээ Илхэд сайн үр таригчид клубээс Америкийн цагаар баасан гараг болгоны орой 8 цагаас явагдаж байгаа. Гэр бүл хосын харилцаа болон хүүхдийн хүмүүжлэлтэй сэдвээр ярьдаг, мэрэгчлэтнүүдийг оруулж ирдэг. Энэ сайхан яриа маань эхэлсэн байна. Тэгэхээр гараа өргөж байгаа усууд дараалалаараа ингэж байж байгаа шүү. За гэхдээ яг одоогоор би хараахан эндэр дээр сонсогчдоос хүмүүсийг бол гаргаж ирэх болоогүй байна. За Юра маань орж ирсэн байна. Юрада өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгээд бид нар ямар асуулт асуусан бэ гэхлээр маш товчхоноор одоо нэг ганц үе байсан эрэгтэй хүн маань найз нөхөд гэж одоо хамаг цаг зав нь тэндэ байдаг байсан бол гэр бүл болсны дараа бас нэг одоо зөрчилддөг гэх юм уу нэг зүйл нь болохоор илүү найзууд руугаа чиглэсэн байгаад байдаг тий. Энэ хэр зэрэг үнэн бодтой зүйл вэ? Юураа сонсъё. За мэдээж одоо юу гэдгийг эхнэртэйгээ суухаас өмнө бол мэдээж ерөнхий амьдралд бол эрэгтэй найзууд бол олон байгаа байлгүй яг уу. Найз нөхөрлөн явна. Тэдэртэйгээ одоо юу гэдгийг ажил, бизнес, амьдралын талбаруудаа ярилцдаг. Тийм олон найзууд бол байдаг. Мэдээж хайрын жилдээ болоод эхнэртэйгээ суугаад амьдраад үр хүүхэд нь гараад ирэх үед бол мэдээж найзууд бол зөөрнө. Ойлгомжтой. Яагаад зөрж ийнэ гэхээр найзуудтайгаа байдаг цагаа эхнэртэй зарцуулна, үр хүүхдээ зарцуулна, амьдралын төлөө зөвтгөх нь гэр бүлээ авч явна, үр хүүхдээ гэр бүлээ тижээн. Мэдээж найзууд бол ингээд цөөрнө. Тэр хэмжээнд одоо эрэгтэй хүн бол өөрөөр эргэн тойронд бол найз нөхдөг бас байх гэж хичээн. Энэ бол байх нь бас чухал. Найз нөхдөд байна гэдэг бол бас чухал зүйл байгаад. Нөгөө талаар эрэгтэй хүнд бол бас нэг найз бий болдог. Энэ бол эхнэр байдаг шүү дээ. Эхнэр чинь бас нэг талаар бас найз нь болдог. Эр хүний хувьд бас нэг талаар найз нь болж идэг. Нөгөө талаар эргэн тойронд найзууд байгаа. Гэхдээ найз нөхөрлөн гэдэг бас утга учиртай. Найзынхаа хэл хязгаарыг
одоо ганц бие байхтай байсан найз их нэртэй босны дараа болох найз гэж бас нэг өөр. Тэр юу хэлэх гээд байна гэхээр их нэртэй болсны дараа гэр бүл болсны дараа гэр бүлийг чинь ойлгодог, гэр бүлийг чинь дэмждэг найз байна гэдэг бол маш чухал байдаг. Ерөөсөө нөгөө архины найз, амьдралын найз гэдэг шиг яг амьдрал дээр гэр бүл болоод ирэх үед гэр бүлийг чинь ойлгодог. Энэ маань хүүхэдтэй болсон, энэ маань их нэртэй болсон, энэ маань одоо гэр бүлээ дижээж байгаа ч гэдэг юм. Тэр талаас нь ойлгодог найзууд угаасаа шишгтэй үлдэж эхэлдэг. Тэр ихтэй бол ямар найзыг амьдралдаа байлгах вэ гэдэг шийдэх тийм үед ирдэг гэсэн юм бол мэдээж одоо багын найз одоо юу гэдэг сайн хандч гэдэг юм уу ийм найзууд бол байгаа. Гэхдээ энэ дөр бол яг өөрийг нь дэмжих, ойлгох тэр найзуудын хүрээллийн хил хязгаарыг тогтоох ийм одоо амьдралын бас нэг өөр өнцгөр бол орж ирнэ. Яхахгүй. Тэр маш олон ирчүүд бол заримдаа яг түрүү манай ганц бүх маань төгсөө маань бас нэлээ ярьлаа. Маш чухал үнэн тийм одоо бодтой фактуудыг бас хэллээ. Үнэхээр одоо эх хүний амьдрал асуудал болох бий болно байгаа. Гэхдээ найзын хил хязгаарыг тогтоож их нэртэй болсон гэдгийг, гэр бүлтэй болсон гэдгийг эх хүн хизээж мартахгүй. Найз чухал, багын найз чухал. Гэхдээ гэр бүл маш чухал гэдгийг зөв ойлгож мартаж болохгүй. Хэрвээ магадгүй ингээд гачаа найзтайгаа уулзах, ярих гэж гарах чах үед эхнэр чи үнэхээр дургу, тэрнээс үл хэрүүл болж байгаа бол гарахаа болчихвол дэрчүүдээ. Тэгээ юу хэлэх гээд нэхэр уурлуулсан барим байж заавал тэр уулзалт нь явах хэрэгтэй гэж. Сүүлчүүдээ найзтайгаа уулзах гэдэг юм биш байхгүй. Тэгэхээр уулзах боломжууд олдно, байлгүй л яг уу. Тэр нь бол хэрүүл гарч ил байгаа бол тэр хэрүүлийг зогсоохын тулд хань ижилтэйгээ үлднэ гэдэг бол маш чухал. Харин түрүүн төгсөө маань бас ярьсан байна. Олон ирчүүд одоо яваад ирэхдээ асуудал орчод арх тарсч байдаг юм уу? Буруу зүйл хийж ирдэг учраас бүсгүйчүүд бол одоо явуулахыг хүсдэг гэж. Энэ бол маш үнэн одоо 100% факт байна. Тэгэхээр ирчүүд одоо хинтээ яаж найз нөхрөх вэ? Найзуудаа сонгох хэрэгтэй болно. Ганц бие байхдаа одоо буруу зүйл хийдэг найзуудаа юм гэр бүл болсон дээр бол хасах хэрэгтэй болдог. Энэ үгэлт. Тэгэхээр гэр бүлтэй болсны дараа бол гэр бүлээ дэмждэг тийм найзуудыг бий болгож, ойлгодог найзуудыг бий болгож тэднийтэйгээ хамт байж өөрөө бас илэрхийлж найз нь гэр бүлтэй болсон шүү, хань ижилтэй болсон шүү, үр хүүхэдтэй болсон шүү гэдгийг ойлгож тэрийг дэмждэг найзуудтай хамт байх нь бол чухлаа. Тэгээд гачаа гараад ирж байгаа бол зөвхөн зөв яваад ирдэг байх. За түрүүн бас төгсөө маань бас ярьсан тийм ээ. Юу гэж хэлсэн гэхээр эхнэрээ дагуулж явах гэдэг. За энэ бас нэг зарим үед шүү мэдээж байнга өгнөж байх. Зарим үед бол энэ бол маш чухал зүйл байгаа. Гэр бүлийн найзууд болох нь бас чухал. Тэгэхээр би бол яг энэ дэр юу гэж хэлмээр байна гэхээр хэл хязгаараа тогтоо ирчүүдээ. Хэл хязгаараа тогтоо найз нөхдөд чамайг ойлгодог гэр бүлийн шин дэмждэг найзуудтай байх нь маш чухал. Магадгүй яг гарах чинь даван дээр ихнэр чи үнэхээр ирүүл маргаан одоо хоёрын үл ойлголт бий болж байгаа бол явхаа болчихлоо. Заавал тэгж хэрэлдэн барим байж яваад тэнд очиод тухтаа найзуудтайгаа ярьж сууж чадна гэж ихнэрээ үйл болчихад хаалгаас савж гарчаад тэнд сайхан яриа болж чадна гэж би бол тэгж бодохгүй. Тэгж болохгүй байх. Эргээд ирэхэд үйлсэн ихнэр шин чамайг яаж хүлээж авах вэ? Их л одоо муухай хүлээж авах тийм ээ. Тэр үед бол болж хэрэгтэй зогсох хэрэгтэй. Харин одоо бид ирчүүд ярьдаг та виз аваад явна гэж. Бид ч гадны улс орнд виз аваад явдаг бол экспрессээ виз аваад тийм ээ. Зөвхөн нэг цаг яваад 3 цаг яваад ирэх юм уу тийм 5 цаг найзуудтайгаа нэг бильярд тоглоод ирэх, сакс тоглоод ирэх гэдэг юм уу, загсанд яваад ирэх гэдэг юм уу. Чанартай виз аваад тэр чанартай визний хугацаанд яваад ирдэг байх нь энэ бол их чухал юм аа гэж би бол боддог шүү бас. За. Melody podcast-тэй хамт байдаг сонсогчид та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud тус сонсох боломжтой. Melody podcast